За нэвтрүүлэгт урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээд би бол өөрөө эрх зүйч, мэрэгжилтэй хүн. Тэгээ одоо өөрийнхөө мэрэгжлийн дагуу ажиллаа хийгээд явж байна. Дачин Дантас хуулийн фирмын одоо ахлах хуульч, үүнийхээ хажуугаар хуульчдын нийгэмлэгийн гүйцэтгэх захирлын ажлыг хийдэг. За мөн одоо сүүлд нэг ном бичиж гаргаснасаа хойш бол ер нь зүгээр энэ салбарт бас өөрийгөө товшхон зүгээр юм болов гэд бас хүмүүст хэрэгтэй байх үднээс энэ диабеттэй хүмүүст зориулж бас нэг гарын авлага бичсэн юм юу гэдгийг өөр хэлэн дээр маш их материалууд байдаг. Харамсалтай нь яг Монголд байгаа диабеттэй хүмүүст ерөөсөө тэр талаар ямар ч ойлгомжтой гарын авлага байдгүй. Тэгээд тэр үнийг бас нэг нөхөх байдлаар хүмүүст буян болох нэг тийм ажил хийж байгаа. Тэгээ мэдээж хэрэг дуу хоор гитар бол хизээд одоо хүний амьдралын нэгэн хэсэг би тэр үнийг бол бас сонирхлоо хаяагүй л явж байгаа. Яг алдаа гэх олон байдлаар тайлбарлаж болох байх л та. Тэр хүний урам зоригийг хугалсан алдаа байна уу? Эсвэл тэрнээсээ сургамж авах хэмжээний урам харилсан алдаа байна уу гэж бас хооронд нь ялгахын зүйтэй байх л та. Дээрээс нь тэр алдаа бол хүнийг өөрийнх нь шансын шалгадаг нэг тийм шалгуур гэж би боддгийн. Томас Эдисон нэг алдартай үг байдаг штэ. Би хизээч алдаж байгаагүй. Би улаастик гэрлийг яаж хийхгүй вэ гэдэг 5000 гаруй арга олсон юм аа л гэж хэлдэг. Тэр одоо бидний энэ өдөр тутам хэрэглэдэг улаастик гэрлүү шүү дээ. Тэр үнийг Томас Эдисон бүтээхийн тулд нэг удаа ингээл хийгээл тэр нь тийм амархан болчоогүй. Хэдэн мянган туршилт дандаа алдаа байсан. Тэгээд тэрнээсээ л дандаа юм сурсаар байгаа л тэр гэрлийг бүтээсэн те. Тэгэхээр алдаа гэдэг бол яг галтай адилхан хүнийг дулаацуулчих болон түлчиж магадгүй те. Хөлд орохдоо нэг бүдэрч унсан юм да гэдэг шиг. Бодвол тэр л билгүүдээ хамгийн анхны алдааг үл тээ. Одоо жишээ нь хамгийн анхны алдаа гэхээр бол би нэг удаа хүүхдүүдийг дагаж нэг хичээлээ тасалсан юм бүтэн өдөржингөө. Тэр хүмүүстэй хүүхдүүдтэй би хичээл таслахтаа нэг гоён болно гэж айгүй бодож тасалсантай. Тэгсэн чинь ингээл зүгээр нэгнийдээ очичоод ямар ч утга учиргүй тэнцээ ингээл хөвтөл исэн чинь бүрээстэй амар хайрцаг нэгтээ би чи юу хийж явж байна. Өдөржингөө тэрнээстэй амар их харамссан тэр нэг 8 дугаар ангидч байна үү те. Тэгээ мэдгүй одоо алдаа гэх юм бол бодвол тэрийг алдаа гэж ухамсарлаж харамссан юу бол тэр л багтаа хамгийн анхных. Гэхдээ тэгээд нэг тийм судалгаа байдаг шүү дээ. Хүн өдөрт ядаж нэг удаа тэнийг юм ярьж тэнийг юм бодож үлддэг ч гэдэг юм уу те. Тэр нэг юм байнга л нэг юм ямар ч алдаагүй өвгүү хүн яваад байхгүй те. Би айгу зүв гэж бодоод хүнд нэг юм хэлсэн чинь тэр хүнийг гомдоочдөг ч юм уу те. Тэгэхээр тэр реакцаасаа сургамж аваад за хүнд ингэж хийж болдгүй юм байна шүү хэл одоо би бол маш их тийм алдаа гаргадаг, одоо ч гаргадаг те. Дандаа нэг хүнийг гомдоох үг ингээ бодлого хэлцдэг те. Тэгээ тэрүүнийг аль болохоор ингээ засахыг хичээгээл явдаг. Байн хүн гомдоогоод ах нь ямар ойлог байх вэ тийм ээ. Яг нь ер нь бид нар монголчуудын нийтлэг алдаа л да их омглон. Одоо юу гэдгийг бусад улс орнуудын хүмүүс хоорондоо яаж харьцаж байгааг нь харахад тэд нар муудалцсан ч гэсэн нэг тэгж учиргүй тарж бутраад явчихдаг. Манайд болохоор хүмүүс хоорондоо муудахаараа ингээд тангарах тасраад бүр ингээд дуурхаа болоод золгохоо болоод ингээд бүр ингээд хэцүүгээр хоорондоо муудалцдаг тийм. Тэгэхээр энэ бол манай боловсролын систем аа л да. Ягаад гэвэл хүүхдүүдэд багаас нь одоо орчин цагт уян чадвар гэж их ярьдаг. Тэр чадварыг суулгаагүйгээс болоод манай монголчууд хоорондоо ингээд ийм эв түнжингүү маргалдаж мэтгэлцэж чаддггүй гэл одоо ингээд тэрүүнийг одоо ингээд нэг зарим нэг нь болохоор бид нар нүүдэлчин юм болохоор гэдэг нэг юм тайлбарлах гэдэг байхгүй. Тэр нүүдэлчиндээ ч биш. Энийг зүгээр яг ухамсартайгаар
бага насанд нь энүүнийг суулгаж өгөх хэрэгтэй байдаг. Бусад улс орнуудын боловсролын системын одоо маш их чухалчилдаг хид хідэн уян чадварууд байдгийг нэг нь тэр critical thinking буюу тэр тунгаан бодох чадвар гэж хэлж байгаа юм л да тий. Манай боловсролын систем тийм тунгаан бодохоосоо илүү чийжлүүлдэг. Тэр хүнийг одоо чи юу ч биш би бол бүх юм чи одоо надаас сур гэдэг одоо нэг иймэрхүү дарангуулах загнах байдлаар хичээл нь ордог. Тэгэхээр хүмүүс өөртөө айгүй итгэлгүй болж өсдөг. Ер нь өнөөтнийг агрессив байдал гэдэг чинь одоо нэг юм руу ингэж дайрдаг зан аран шин болвол хүн өөртөө итгэлгүй байгаагийн тийм шинж байдаг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө манай өнөөгийн байгаа энэ нийгмийн хүмүүс өөртөө итгэлгүй, өөртөө хайргүй байгаагийн шинж. Тэгэхээр тэрүүнийг өөр хөндлөө ингэж цацж яадаг. Тэгээ нэг юм багаар ажиллах чадвар гэж бид нар байгууллагт орохоор нэг анкетан дээр нэг юм байж лээ бүгдээрээ л онцгойл тавиад. Бүгдээрээ нойл штэ бид. Бидний хамгийн гол хөгжихгүй байгаагийн учир шалтгаан бол энэ багаар ажиллах тэр чадварыг биднэрт багаас суулгаж өгөөгүй. Одоо жишээ нь Америкт сургуульд сурж байгаа хүүхд бол яадаг вэ гэхээр дандаа багаар ажилуулдаг хүүхдүүдийг. Тэрнээс ингээ ганцаарчлал чийл айгүй ухаантай гэж өнөтнийг сонгоны эдэн хүүхдүүдийг ингэж нэг цуглуулчаал тавь нөө багш нь өөрийнхөө нэг алдаргаа яг гаргачих гал нөгөө хүүхдүүд нь ч гэсэн амар ухаантай. Тэгээд нөгөө ангид байгаа 30 эд нь болохоор дандаа молгоо тэнийг юмнууд гэдэг ингээд дандаа загнуулж идэг те. Тэгэхээр эн чинь эргээд нөгөө хүмүүсийн багаар ажиллах чадвар гэд бас дахиад нэг маш чухал уян чадварыг алаад байдаг манай боловсролын системийн алдаа. Тэ энэ бол нэг хүн ганцаараа алдаа гаргаснаас маш хортой алдаа бол тэнцээ системийн хэмжээнд явагдаж байгаа. Тэгэхээр энэ дараагийн хүмүүсийн хийх одоо тэр ажил бол энэ бидний хүүхэд багчуудад боловсролынхын хэмжээнд яг суулгах тэр уян чадвар бол энэ багаар ажиллах чадвар юм байна. Тэгээ нёгийг уучлж нэг тийм өгөөмөр одоо нэг сэтгэлтэй байх те. Тэгээ ер нь бол сэхэтэн бол ард түмний эхэн байдаг. Эцэг нь бол төр засаг байдаг те. Яг өнөөгийн байдлаар бол ингээд ээж нь бурхан болцсон. Тэгээ аав нь тэр зовлонгоо дагаагүй архинд орцсон нэг айлшгэл байна манай ард түмэн бол те. Тэгээ нэг аав нь ингээд бүхэндээ лархиа уугаал тэнийг шийдвэрүүд гаргаал. Тэр нэг хүүхдийнхээ илгийн дэвтэх ээж нь байхгүй болсон байна те. Тэгэхээр яг бид нар бол яаралтай тэр сэхэтний дараагийн үе тэр давхаргыг яаралтай байгуулах хэрэгтэй. Тэгээд тэр сэхэтний давхарга бол нэг юм заавалчгүй ингээд нэг парламентд орохгүй л нэг сонгуульд яваад байдаг хүмүүс шүү дээ. Ингээд яг л сайхан нам батлаа ингээд сууж идэг. Ард түмэн тэрний нэг баримжаа авдаг те. Тэр нэг хууль тогтоомжийн тэрийг нэг тэр хүн болгон хүн судлаад ич чадахгүй шүү дээ те. Гэтэл тэр хүмүүс ингээд хэлчиж Бацар байна. Энэ муухай юм болж байгаа юм байна шүү. Энэ улс төрийн үзэгдэл бол муу юм байна. Энээс би хол бай гэдэг дэмжлэгээ өгөхгүй байх те. Тэр процесс бол одоо ингээд тэр сэхэтэн гэдэг нь байхгүй болчиход байгаа учраас манай нийгэм одоо ингээд бужигнаад байгаа юм болов гэж би хувьдаа боддгийн. Бол манай нийгмийн алдаа гэх юм уу те. Яг намайг таньж мэддэг хүмүүс бол мэддэг л байх. Саяхан хөдөлмөрийн үндэсний нам гэдэг нэг том ажилд орсон. Тэгээд тэр миний хувьд бол маш том алдаа болж хувирсан. Тэгэхээр миний хувьд яагаад энэ алдаа байсан бэ гэдэг нь улс төрийн нам гэдэг чинь бол заавалчгүй юм төлөвшөх ёстой гэдэг юм байна. Тийм хугацаа байх хэрэгтэй байдаг. Тэр хүмүүс нэгээ таньж амжих ийм юунууд хэрэгжих, акцууд хэрэгжих ёстой юм байна. Тэгээ яг хүмүүс бол нэгийгээ зөвхөн яг ийм үйл ажиллагаан дээр л таньдаг юм байна. Тэрнээс зүгээр нэг юм хамт суучаад ингээ гоё мөрөдлийн яриа цогт бол хүний мөн чанар танигддгүү. Яг ийм гал усыг давж туулахад энэ хүн яг ямар ааш аран шин гарах уу гэдэг бол тэр нэг юм соёлтой ярианы араас бол хүн танигддгүй юм байна те. Хоёрдугаарт хөдөлмөрийн үндэсний намыг байгуулах гэж маш олон ирээвэр хураавар тийм клубүүд цугларсан юм. Тэгэхээр тийм өөр байгууллагын соёлтой одоо тийм нэгдсэн нам болвол
тэр тусмаа одоо тэгж хүмүүс нь хоорондоо ээнэгч нэг байгууллагын соёлтой болох тэр хугацаа их чухал юм байна гэж бол ер нь харагдсан. Тэгээд тэр хөдөлмөрийн үндэсний нам бол үндсэндээ тэгж хагарч бутардгийн гол шалтгаан нь бол тэр маш өөр соёлтой, маш өөр ихтгэл үнэмшилтэй хүмүүс одоо ингэж нэгийгээ таньж амжихгүй сонгуул болох гэж юм гэдэг одоо ийм оппортунист байдлаар хандсан нь бол өөрөө одоо миний ч алдаа тэр хүмүүсийн ч алдаа гэж бол би боддог байна. Заавалч тэрний буруу миний зөв гэж ярихгүй биш тийм ээ. Тэгэхээр бидний тэр юм том юмны төлөө зорж явж байгаа хүмүүсийн хамгийн гол алдаа бол ер нь тэр л байсан юм байна. Дандаа нэг үеийн одоо мэрэгжил боловсролын төвшин ойролцоо хүмүүс цуглардсан нь одоо бас алдаа байсан юм байна. Ахмад үеийнхаа, дунд үеийнхаа, залуу үеийнхаа хүмүүсийг ингэж оруулж ээж. Тэгээ одоо ахмад үеийнх нь болохоор та нар ингэж болохгүй гэж одоо зөвлөгөөгөө өгдөг ч юм уу те. Тэгэхгүй бол нэг үеийнх нь болохоор чинь одоо чи хинбэ би хинбэ гэх ингээ хоорондоо бас үзэлцэждэг одоо нэг тийм юм бол байдгийн байна. Гэх мэтчлэн одоо ярих юм бол маш их алдаанууд бидний амьдралд тулгардаг. Тэгээ тэрүүнийгээ бид нар харин юу болгож цааш нь ашиглах вэ? Нэг юм өөртөө хэрэгтэй дүгнэлт гаргаад дараа нь тэрүүнийгээ ажил хэрэгтэй түшиглээд явах уу? Эсвэл тэрүүнийгээ нэг юм ташуур болгочих. Бусад хүмүүсийг нэг нүдрүүнжичдэг нэг тийм аян чи юм алдаа гаргасан штэ гэл тэгээ өөрөө алдаагүй юм шиг нэг тийм юм яриад явж бас болохгүй л байх л та. Энэ бол миний алдаа мөн. Гэхдээ зөвхөн миний алдаа биш. Гэр бүл байна гэдэг бол хоёр хүний хоорондын харьцаа, хоёр хүний алдаа байдаг. Би хуучин их нэртэйгээ бол одоо маш сайн ингийн харьцаатай хэвээрэл байгаа. Бит хоёр бол ингээл ярьж исэн л да. Чи бит хоёр ингээд маш их алдаа гаргажээ. Тэгээ тэрний улмаас бол одоо ингээд хоёр тишээгээ хагараад явжээ гэдэг одоо хоорондоо бол тэрүүнийг ингээд 50 ярих одоо нэг тайвшраад те хоорондоо ярих тийм боломжууд бол гарсан л да. Бид нар нэг ойлгох нь маш их чухал те нэг гэр бүл салчлаа гэхээр нэг хоорондоо дайсан болоод нөгөө хүүхдүүдэд зэвсэг болгож хоорондын тэмцлийн зэвсэг болгож нэг-нэгийгээ үзээ ядуулаад тэгэл хин илүү одоо юу гэдгийг халаасны мөнгө өгнө үү гэж нэг юм утгагүй өрсөлдөө өрнүүлдэг ч юм уу те. Яг нэг тиймэрхүү юм бол надад ажиглагддаг л та бусад одоо сал царинсан гэр бүлүүдийн хувьд те. Тэгэхээр нэг тийм юм гарахгүй юмсан гэдгийг бол бид хоёр нэг тогтмол гэдэг нь юу юм? Гэхдээ бол үе бол ингэж уулзч иймэрхүү юмудаа бол ярилцдаг. Хүүхдүүдийн хүмүүжлдээ ийм санаа зовоосон юмнууд гарч ийн энийг яах вэ гэд юмаа хэлцдэг тийм. Ийм л одоо алдаатай хүмүүс. Тэгээ энэ дээр бол би өөрийнхөө алдааг бол хэрхэвч өгөөсгөж болохгүй. Тэр омглон миний ааштай тэр бол их нөлөөлсөн. Мэдээж тэр хүн өөрийнхөө алдааг бол зөвшөөрөөд өөрөө тэрүүнийгээ мэдчил байгаа юм чинь би энэ ч түмний өмнө тэрүүний алдааг ч юм уу энэ яг хоёрхан хүний хооронд байдаг юмыг би одоо нэг дэлгэж гаргаж ирээл ингээ ярих нь бол нэг зүйгүй хэрэг гэж би бол бодож байна. Тэгэлгүй яах вэ? Энд чинь танигдаад байгаа юм чинь. Одоо ингээл би шинэ хүнтэйгээ бол бас л муудалцсан шүү дээ энэ чинь амьд хүмүүс хаан тий. Гэхдээ муудалцахдаа надаас гарч байгаа тэр тэнэг зангаа бол би ингээд шууд таньж байгаа байхгүй. Чи нэг тэгэхэд нэг тэгжсэн тий. Тэрнээс юу болсныг чи одоо санаж байгаа үстэй гэдэг ингээд би өөрийгөө таних нь айгүй чухал байгаа байхгүй. За ингээл чи Батөрөглөө ингээд нэг тэнэгтэл гомдоод эхлэхээрээ чи нэг ийм зан гаргадаг. Тэгэхээр ээж дээрээс нь чиний гомдно гэж юу байдیں۔ Энэ бол айгүй сул дорой хүний шинж гомдно гэдэг бол чи ингээд бод юу болсон. За ингэснээс болоод чи ингэсэн. Тэгээ ер нь юу болчих вэ? Наатахта чи юундаа гомдох гээд байгаа. За одоо тэгвэл чи ингээд 50 суугаад энийг инг гэд өөртөө ийм удирдамж өгж ингэж өөрийнхөө үйлийг ингэж залах нэг тийм аргачлал واخгүй те тэрнээс нэг амар ухаарл гигэрлэл нэг тийм балам яриад явах те зүгээр энэ бол аргачлал өөрийнхөө тэр зан үйлийг таних.
Миний өнөөдөр чадсан болгоно л миний алдаануудын л ач авъя гэж боддог те. Ер нь яриад байвал зөндөө олон ажлууд бол бий л дээ. Хүмүүс намайг яг хуу нэг оюутан байхдаа нэг тайзан дээр гараад нэг хідэн дуу дуулсан тэргээр мэддэг болсон. Тэгэл одоо хийнэттэй шүү дээ. Нэг юм Facebook дээр жиргээ энтер дээр ингээл юм нэг юм байх хэвээр энэ тэргээл нэг юм өөрийнхөө бодлыг бичнэ. Тэгэхээр нэг хаа нэгтээ нэг юм гарч ирсэн. Чи зүгээр дуулаад явж яах үстэй гэлтэй тэр одоо миний дуу дуулдаг байх нь ямар хамаатай. Одоо жишээ нь оюутан байхдаа хүн нэг саксон бөмбөг тоглодог байсан бол одоо тэгээд насан туршдаа саксон бөмбөг тоглох хэрэгтэй юм ааши тий. Гэтэл одоо юу гэдэг юм миний өөрийн хийсэн ажлын туршлага гэдээ аваад үзэх юм бол алдаа их бол маш их олон боломжууд надад байсан тий. Жишээ нь одоо ингээл банкны систем гэж ярих мэдээж хэрэг би тэр ганцаараа ороогүй. Гэхдээ тийм ч маш олон хүний бүрэлдэхүүнд би ороод энэ өнөөгийн банкны системийг байгуулахад бол би оролцож ирсэн тий. Үйл хөдлөх хөрөнгийн бүртгэл гээл одоо яхаа тийшээгээ хүмүүс очиод байшингийнхаа гэрчлэгийг авах гал ингээл явдаг. Тэрүүний чинь байгуулахад бол одоо жишээ нь би суурийн тавиал ингээл оролцоод явж ирсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг одоо ингээл тусдаа байгууллага болоход бол одоо жишээ нь манай багийнхан тэрүүнийг яг хийгээл ингээд явж ирсэн. Дампуурлын тухай хууль, тэр шүүгчнэрийн сургалт гээл те одоо ийм их олон зүйлүүд дээр бол бид нар ажиллаж ирсэн. Гэхдээ тэр нь ингээд нэг ийм тайзан дээр гараад дуулахаас тийм илүү далд ажил болохоор хүмүүс тэрийг мэдтгүүл байх л та. Айх хэрэггүй болгоомжлох хэрэгтэй. Гэхдээ алдаа гарахгүй л өсөхгүй шүү дээ. Тэр чинь одоо юу гэдэг нь дасгал хийхэд болчин ингээл өвддөг шүү дээ. Тэгээд яг тамирчин хүн бол тэр өвдөлт нь орж ирэхгүй болохоор ингээд дасглаа голоод эхэлдэг те. Тэрнтэй адилхан хүний хөгжилд, хувь хүний хөгжилч гэсэн тэр алдаанууд, тэр өвдөлтүүд байж иж шийдвэр гаргах чадварч бай. Шийдэлд хүрэх одоо оюуны потенциалч бүгдээрээ бол тэр өвдөлтөөр ингэж хүн өсчээд. Яг одоо юу гэдгийг за би одоо үүнээс хойш ингэж яах гээд нэг шийдвэр гаргацсан бол тэрэндээ яг бүр юм нэг л шийдсэн бол тойлборлтгүй ингээд явдаг. Одоо тэр зан чанар бол хүнд тийм заяагддгүй. Тэр бол бас л ингээ өдөр тутмын дадлагаар бий болдог тийм чадал, авьяас одоо чадвар те. Тамхинаас гарыг л одоо жишээ нь хүн шийдлээ, халтарлаа. За одоо нэг өнгөрсөн гэлтгээд буцаад тамхинда шумбаад орчих юм бол нэг хэрэгтэй. За яг энэ удаа болсонгүй. За одоо дахиад нэг оролтноо. За би түрүү нэг 3 хоног тамхинаас гарсан юм чи одоо би нэг 7 хоног татахгүй гэл одоо нэг ийм арга техникүүд байдаг л да. Тэгэхээр тэр хүний шийдвэр гаргах тэр чадвар нь бас л өнөтнийг алдаанууд дээр суурилж юм гэж. Тэрнээс одоо тийм заяагдмал нэг юм ундаг. Ерөөсөө нэг шийдэл ерөөсөө яхаж тамхинаас гарчдаг арх ухаачулцдаг ч юм уу нэг ийм юм сурыг гээл шийтцэн бол шууд л тэрүүнийгээ сураал ингээ явцдаг нэг тийм хүн бол байхгүй шүү дээ. Тэр дандаа алдааны тэр байнгын тэр нэг өдөр тутмын жижиг өвдөлтийн үр дүндэл хүн бол байнга өсөж идэг гэж би итгэдэг. Юм их сурах хэрэгтэй. Юм их унших хэрэгтэй. Хэрэгцээгүй алдаанаас хамгаалах хамгийн том арга хэрэгсэл бол ном юм. Одоо энэ ном уншаад дуусгах чинь гэдэг чинь өөрөө айгүй том хөдөлмөр байхгүй. Хоёрдугаар ном уншина гэдэг чинь бол өөрөө бас зүгээр л одоо нэг хувингаас нөгөө хувийн руу сасгаж байгаа юм биш тийм. Ном унших арга гэж аргачлал гэж байдаг тийм. Тэр ном унших аргачлалыг сурах хэрэгтэй. Ном яаж уншдгийг, тэмдэглэгийг нь яаж хөтэлдгийг тийм. Тэр номон дотроос яаж дүгнэлтүүд хийдгийг гэдэг одоо ийм аргачлалууд байдаг. Тэрүүнийг манай хэл уран зохиолын багш нар бол уулна зааж өгөх ёстой. Харамсалтай нь манай 10 жилд бол тийм аргачлалыг бол зааж өгдөг. Зүгээр уншгээл давтуулаад байдаг те. Тэгэхээр энүүнийг өөрөө ингээ хайж судлаад ном яаж уншдгийг гэдэг арга техник сураад ингээ уншихаар бол хүн өөрөө хүссэн хүсээгүй гэж юм их өөр болж эхэлдэг те.
Тэгэхээр тийм ном уншсан хүнтэй харьцахад хүртэл бол их өөр. Тэр хүн бол хамаагүй илүү ихийг бүтээж чадна. Хүнийг ойлгох, өөрийгөө илэрхийлэх чадвар нь сайжрна. Сайн ажил болтон орлого нь нэмэгдэнэ тэ. Тэгээ хүнтэй ивэ олохдоо ч гэсэн тэр хүн бол хамаагүй илүү чадвартай болсон байна гэж л залуучуудаа одоо зөвлөмөр байна да.